сургуулиуд үзэх нь энэ хэлбэрийн бас нэг хэв шинжтэй. Хэрвээ ковид гараагүй бол магадгүй ийм сургалт байхгүй байх байсан баг. Нэг танхимаар ингээд нэг хүмүүсийг цуглуулах гэдэг ингээд сууж явах байсан болов уу. За тэгэхээр бид нар илүү энэ сувг дээр илүү дижитал талын зүйлүүдийг анхаарах хэрэгтэй. За тэгээд манай байгууллага бол Saba гэдэг консалтинг компани байж байгаа. Дээрээс нь бид нар бас дөнгөж саяхан дундын дуудлагын төвгээд shared call center-ыг бизнесийн болон төрийн үйлчлэгийн байгууллагад зориулаад ингээд нэвтрүүлээд байж байгаа юм. Тэгэхээр энэ маань цэвэр сувг байгаад байгаа юм. Тэгэхээр манай байгууллагын хувьд ч гэсэн сувгийн менежмент, энэ дижитал сувгийн хөгжүүлэлт. За тэгээд энэ сувг нь өөрөө дижитал болон технологийн одоо шийдлээс гадна сувг дээр маань заавалчгүй ингээд нөгөө ажилтан ажиллаж байгаа тийм. Та хэд ингээд уцаар ярихаар цаана нь оператор авж ийн, чаатлахаар цаана хүн хариулж ийн. За тухайн байгууллага руу имэйл бичлээ. Цаана дахиад хүнтэй холбогдох зарим нэгэн шаардлага гарч ийн гээд сувг нь өөрөө технологийн шийдэл дээрээ нэмэх нь хүний оролцоо гэдэг ийм зүйлүүд яригдж байгаа учраас өнөөдөр бид нар технологийн шийдлийг бол тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт гаргаад за мэрэгжлийн одоо компанид ч юм уу тий хандаад за зарим байгууллагууд бол манад хандж байгаа. Ингээд бид нар энэ сувгийн хөгжүүлэлт дээр угаасаа ингээд шийдлээ гаргахад бол аюул амархан байгаад байгаа байхгүй. Энэ бол тодорхойлох нэг зардал мөнгө болон хугацааны л асуудал байгаа. Гэтэл тэрний ард үлдээд байгаа тухайн сувгууд дээр маань одоо бидний харилцагчтай хэрэглэгчтэй харилцах гээд байгаа энэ үйл ажиллагааг маань одоо биеэрээ дамжуулан хүргэх гээд байгаа нөгөө ажилтан гэдэг зүйл дээр маань ажилтнуудын ур чадвар болон сэтгэл ханамжтай уялдаатай хэсгүүд дээр бол энэ маш урт удаан хугацааны хөгжүүлэлт сайжруулалтын асуудал. Яагаад тэр энэ дотор хүн ороод ирж байгаа. Хүн гэдэг чинь дахин давтдаг шүү тий. Хүн болгон өөр ахгүй. Бид нар ингээд цаанаасаа нэг юм цутгацсан яг адилхан ур чадвартай, адилхан оюун ухаантай төрдгөө шүү дээ. Хүн болгон өөрөөр ааш гарын шимтэй байдаг учраас бид нар яаж энэ ажилтнуудаа нэг зангидсан гар шиг тэр компани хүсээд байгаа тэр үйлчлэгийн чанарыг цааш нь хүргэх вэ гэдэг дээр одоо бизнесийнхний маань одоо тий дунд түвшний менежерүүдийн одоо гол анхаарч байгаа асуудал байна. За тэгвэл сувг дээр бид нар яад юм гэхээр нэг юм үндсэн 3 зүйлийг заавал бид нар бичдэг хэмждэг байх нэ. За би энэ их усүрээ тавьсан энэ ISO 9001 стандартын 8 дугаар зүйл дээр байж байгаа. За тэгэхээр энэ яад юм гэхээр сувг нь ер нь ямар зориултаар би болж одоо байгууллагад бүрдүүлэх ёстой вэ гэхээр за би хэрэглэгч байлаа гэж бодоход тухайн байгууллагатай ямарваа нэг сувгаар холбогдоход надад хялбар амархан байх хэрэгтэй байхгүй юу? За тэгээд бид нар өөрсдөө нөгөө миний түрүүний хичээлийнхаа эхэнд ярьжсэн. Бид нар бүгдээрээ хэрэглэгч штэ. За та хэд банк руу залглаа. Ямар байхыг хүсэж байна? За манайхаа ингээд энэ дээр чөлөөтэй чат бичээд байгаараа би дараа нь чатаа уншаад бас явна. За тэгэхээр бид нар нөгөө хэрэглэгчийн өнцгөөс харах юм бол би ингээд залгаал тэр байгууллага маань шууд уцаа аваад надад маш төргөн шуурхай үйлчлэгээ үзүүлж ирсэ гэж би бол бодож байна. За хялбар байна гэдэг нь би ингээд уцаар ч юм уу эсвэл нэг хурлынхаа дундуур тэр байгууллага руу нэг юм асуумаар бол чаталцдаг ч юм уу тийм боломж нь тэр байгууллага байгаасаа гэж би хүсэж байна. Тэрнээс биш би ингээд тэр байгууллага руу одоо энэ Улаанбаатар хотын замын төвжирэл ямар байгаа вэ те би ингээд одоо төвжирэл ингээд хамаг алтан цагаа үрээд дээрэс нь бензин шатах ингээд ингээд эсвэл таксины мөнгө гэдэг ингээд явахыг би хүсэхгүй байгаа даа байхгүй юу. Тэгэхээр зэрэг танай байгууллагатай хэрэглэгч холбогдоход хэр хялбар байгаа юм бэ гэдгийг манайхан одоо шалгах нь байна. За хялбар байна гэж бодчихлаа те. Тэгэх юм бол бид нар за тэгвэл энэ сувгууд маань өнөөдөр тэр сувгийнхаа гүйцэтгэлийг бид нар хэмждэг юм уу? За би өчигдөрхөн нэг юм бас Монголын бас нэлээд бас боломжийн юм байгууллагт бас хичээл заагаад ингээ ярилцчихсэн чинь бас сэтгэл ханамж хэрэглэгчийн сэтгэл ханамжийг одоо хэмжидэггүй үүгээр үйл ажиллагаагаа дүгнэдэггүй байгууллага гэж бол ерөөсөй байхгүй. За тэгээд ингээд сэтгэл ханамжийн судалгаагаа яаж хийдэг юм бэ? Асуулт нь ямар юм бэ гэж ярьж явах явцад манайхан сэтгэл ханамжийн судалгаан дээр дандаа илүү бүтээгдэхүүнийхээ талаар л аюул сэтгэл ханамжийн судалгаа авд юм байлээ. За тэгээд асуулгуудыг харахад дандаа бүтээгдэхүүнээ л асуусан байгаа байхгүй юу? Энэ манай энэ гоё байна уу? Таныг ингээ хэрэглэхэд тохилог байна уу? Тийм байна уу гэл ерөөсөө нөгөө бүтээгдэхүүнээ л асуугаад байгаа юм. Гэтэл нөгөө бүтээгдэхүүний чинь нөгөө нэг талын сууг гэдэг зүйлээ ерөөсөө тэр дотор баг асуулт байх байгаа байхгүй юу? Гэтэл яг үнэндээ танаа бараа бүтээгдэхүүн үйлчилгээг авахын тулд сонирхож байгаа буюу бидний нөгөө боломжит проспект гэж ярьдаг те боломжит харилцагч маань эхлээд яах вэ гэхээр манай компани тухайн мэдээллийг ямар нэгэн газараас аваад тэгээд бид нартай харилцаа үүсгэж яхад тэрийгээ бид нар хэрвээ хийгээгүй бол одоо 1000 сайхан бүтээгдэхүүн байгаад одоо зарахад бас аюу хэцүү байгаа юм тий. Тэгэхээр зэрэг бид нар би өчигдөр тэр компанид юу гэж зөвлөсөн бэ гэхээр анаа энэ гоё дохлог гоё бий болгосон энэ сайхан үйлчилгээ гэж би яаж авах юм бэ? Би энэ авах гээд ингээд тодруулахаараа би танай компанитай яг яаж холбогдох юм бэ? За тэгээд ингээд холбогдох процесс нь хурдан байгаа мó, удаан байгаа мó?
болон таалагдаад байгаа мó таалагдахгүй юм гэдгийг та хэд ихлэ мэдэх хэрэгтэй биш үү? Тэр асуулт чи хаав нэхэр байхгүй байгаа байхгүй. Тэгэхээр одоо манайхан нэг хэсэг бүтээгдэхүүн дээр нэлээд их төвлөрсөн. Тэгэхээр одоо манайхан борлуулалтын сувг энэ харилцагчтайгаа холбогдох сувг руугаа нэлээд төвлөрөх шаардлагатай. За би энэ бизнесийн үндсэн тулгуур гэдгийг би Австрал манайш бизнесийн сургууль суралцах хугацаанд бол орчин үеийн инновац за тэгээд гарааны бизнесүүд за тэгээд нөгөө орчин үеийн загварууд руу одоо юм одоо байгууллагын процесс бүтэц одоо бүх зүйлүүд хэрхэн шилжиж байгаа гэдэг дээр нэлээ их бас онлын талын мэдлэгүүд олж авсан. За тэндээсээ би ер нь бол энэ үндсэн 3 тулгуур гэдэг энэ маш энгийн бөгөөд бид нар нөгөө одоо яг нөгөө комплекс юмнуудыг ингээд ойлгохын тулд бид нар ингээд эхний цэгээс нь хийж хөөдөг штэ. Альва асуудлыг шийдэхэд бол бүх асуудлын ширээн дээр авчирч тавьдгүү те. Тэгэхээр зэрэг хэдүүлээ ингээд ерөнхий бизнесээ хараад ерөөсө 3 ширхэг юм тулгуур байгаад байгаа байхгүй юу. За тэгэхээр суугаа хэдүүлээ хэмжих хэрэгтэй байна. Танаа үйлчлэхний зааланд ирээд хүмүүс хэр хүлээж иж үйлчлэгээ аваад байгаа юм. Эсвэл танах руу ингээд оройн цагаар ч юм уу фэйсбүүкээр ингээд энэ бүтээгдэхүүн чи ямар юм бэ гэдээ одоо шилэл танаа маркетинг идэвхжүүлэлтийн улмаас би танаа байгууллагын талаар мэдээлэл авангуудаа бичгээр надад хэр хурдан хариу ирээд байгаа. Тухайн моментондоо ирээд байгаа мó маргааш ажил цуглахаар ирээд байгаа мó. Энэ болгоныг бид нар ингээд хэмжиж явах юм хэрэгтэй шаардлага манд байна. За тэгээд дээрэс нь дахиад борлуулалтын сувг гэдээ ярил бид нар ер нь бол борлуулалт үйлчлэгийн сувг маань одоо сингл буюу ганц сувг байсан бол одоо орчин үед Omni гээд маш олон төрлийн дижитал дээр суурилсан сувгууд бий болчихжээ. Тэгэхээр бид нар нөгөө үйл ажиллагаагаа өмнөдөө ингээд болоод ийн гэж явуулах биш. Илүү одоо нөгөө шилжилтийг дижиталтай хослуулж хийх хэрэгцээ шаардлага гарсан байна. За тэгээд бизнесийн байгууллагуудын хувьд дижитал шилжилтийг аюул том зүйл гэж боддог. Энэ бол маш энгийн байдлаар хийж болдог. Дээр нь байгууллагын том жижиг хэмжээ дижитал энэ шилжилтийн үйл ажиллагааг эхлүүлэхэд ямар ч хамаагүй жижиг байгууллага тусмаа энийг хэрэгжүүлэх хэрэгтэй. За тэгээд зардал мөнгө хөрөнгө оруулалтын хувьд бид нар нэг $50-оос за тэгэл дээшээгээ байгууллагынхаа боломж хүрээнээс хамаарат сарын $50-ын одоо зардлаас ахуулаад ингээд шийдчих боломжтой байгаа байхгүй юу. Тэгэхээр сарын $50 гэдэг чинь одоо нэг 150 мянган төгрөг хүрэхгүй асуудал шүү дээ. Тэгэхэд бид нар тийм технологийн шийдэл бол маш гоё боломжуудыг олгож байгаа. За тэгэхээр манай сонсож байгаа энэ 10 хэдэн хүн байна тий 10 одоо хэдүүлээ 18 байна. Тэгэхээр энэ хүмүүс маань танай байгууллага одоо яг энэ харилцагчтайгаа харилцаж байгаа энэ сувгийнхаа хүрээнд аль шатн дээр явж байгаа гэдгээ өөрсөн дээр нэлээд дүгнэлт хийх хэрэгтэй. Ер нь бол хэрэглэгч төвтэй орчин үеийн загвар руу шилжиж байгаа байгууллагуудын хувьд болохоор илүүтэйгээр юу яадаг болсон шүү. Хэлээ. Камер гараад байна. За тэгэнгүүт манайх бол нөгөө Omni Channel гэдэг энэ зүйл дээр бол зөвлөх үйлчлэг үзүүлдэг байгаа. Тэгээ та нөгөө манай танилцуулга дээр бас харсан баг тий. Тэгэхээр бид нар бол multi channel, omni channel гэдэг энэ channelуудын ялгаа нь юу байгаад байгаа юм гэхээр борлуулалтын сувгаа хөгжүүлэх энэ дээр анхаардаггүй байгууллагууд миний ялгааг нэг сайн мэдрэхгүй. За тэгээд үр өгөөжийн ч гэсэн бас нэг сайн мэдрэхгүй байх ийм бас магадaltaй яагаад тэгэхээр нөгөө үйл ажиллагаанда хэрэгжүүлээг бол тэгэхээр бид нар multi channel гэж яг юу хэлээд байгаа юм бэ гэдээ товчгоо ярих юм бол илүү бүтээгдэхүүн төвтэй сувгуудыг бид нар multi channel гэж нэрлэдэг. Энэ сувгуудын гол ингээд төвлөрдөг зүйл нь илүү бүтээгдэхүүн ямар бүтээгдэхүүнийг зарах гэдэг байгаа вэ гэдэг дээрээ илүү сувгуудын төвлөрөөд тэгээ тухайн бүтээгдэхүүнийхаа бараа бүтээгдэхүүнийхаа онцлог шинжийг нь илүү тайлбарлаад энэ сувгуудаараа юм зарах юм зорилготойгоор multi channel өөрөө явж идэг. За тэгвэл omni channel гэдэг нь яа гэм гэхээр бүтээгдэхүүн төвтэй биш хэрэглэгч төвтэй буюу одоо тухайн бүтээгдэхүүнийг зарах гэдэг тэр бүтээгдэхүүн дээр ажиллаад байх бус тухайн бүтээгдэхүүнийг авах гэдэг нөгөө сарамжвэ гэдэг хүн дээр илүү төвлөрж ажиллана гэсэн үг байхгүй юу? Илүү миний хэрэгцээ шаардлагыг судална гэсэн үг. Миний зан төлөвийг судална гэсэн үг. Миний худалдан авах замналыг одоо юу судална гэсэн үг. Тэгэхээр миний худалдан авах замнал буюу орчин үед хүмүүс яг энэ смарт төхөөрөмжөөс дамжиж энэ худалдан авалтуудыг аюу хийдэг болсон байна л да. За гэтэл бид нар ерөнхийдөө та хэд ингээд намайг ярахаар анзаарвал танай байгууллагын бизнесийн ерөнхийдөө маркетингийн үйл ажиллагаа ер нь явуулаад байгаа процессыг нэлээд ажиглах юм бол дандаа энэ барааг яаж зарах вэ гэдэг дээр ер нь их яриа явагдаж байгаа. За манай энэ бараагаа яаж рекламдах вэ? Энэ бараагаа яаж борлуулалтыг нэмэгдүүлэх вэ? Энэ барааг ингээд яах вэ гэж ингээд тийм бараагаа л яриад авах болохоос биш. Энэ барааг маань тэр хэрэглэхэд байгаад нь ямар хуу хандлагаараа худалдаж авах вэ? Яагаад авах вэ гэдэг дээр их олон зүйлийг бодох шаардлагатай болсон байна. За тэгээд omni channel гэдэг нь бол хэрэглэгчийн аж суугаар ороод ирсэн таньдаг ийм нэгдсэн ийм удирдлагын системийг бид нар хэлээд байгаа. За ингээд цаашаа явъя. За өнөөдрийн гол тэгээд ярих гээд байгаа зүйл энэ сувгийн зохион байгуулалтаас хамаарат энэ сувгууд дээр
үйл ажиллагааны чанарыг хэмждэг гүйцэтгэлийн үнэлгээний KPI-уудыг бид нар энэ сувг дээрээ тавьж өгөх ёстой. За тэгээд сувгийн цаана бол мэдээж тодорхой төвшөнд бол ажилтан хариу өгөөс сууж байгаа. Тэгэхээр тэр ажилтны ур чадвар гүйцэтгэлийг бас хэмждэг KPI-ийн асуудал яригдана. Ажилтны ур чадварыг ярихаас хамгийн түрүүтэйгээр бид нар стандарт тогтоох хэрэгтэй. За тэгээд тэр стандарт маань гол нь тогтоогдсныхоо дараа ямар нэгэн байдлаар тогтмол бөгөөд давтамжтайгаар бид нар тэр стандартуудаа хэмжээд ажилтныхаа ур чадварыг аль төвшөнд байх вэ гэдгээ одоо хэмжиж дараагийн сургалт мониторингийн үйл ажиллагаануудыг явуулнаа. За тэгэхээр хэрэглэгчийн сэтгэл ханамж гэдгийг ерөнхийд нь би юм 3 зүйлээр энийг бас нэг хүмүүс нэг анзаардаггүй юм. Ер нь бол хэрэглэгчийн сэтгэл ханамж гэхээр ингээд гоё үг юм шиг хэрнээ яг үндэ энэ нь өөрөө эрг болон сөрөг ханамжийг л хэлж байгаа юм. Тэгэхээр хэрэглэгч эрг сөрөг ханамжтай байгаад байна уу? Эсвэл сөрөг нь илүү давамгаалаад байна уу гэдгээл байгууллага ерөнхийдөө хэмжинэ гэсэн. Тэгэхээр сэтгэл ханамж яг юундээ юунаас бий болд юм бэ гэхээр зэрэг хүлээлтээс бий болдог. Хүлээлт гэдэг нь болохоор би одоо жишээлбэл нэг банкар очиж үйлчлүүлэхдээ заавал одоо тухайн банкны салбарт очихоор одоо гарах гэж байгаа бол тухайн банкнд очихдоо би нэгэн ойчрлно гэдэг хүлээлттэй орж ирж гэнэ үү? Эсвэл түргэн шуурхай үйлчлүүлнэ гэдэг хүлээлттэй байна уу гэдгээс хамаарат үйлчилгээ авсныхаа дараа миний сэтгэл ханамжийн түвшин тодорхойлогдно гэсэн үг. За ер нь бол тухайн одоо салбар дандаа л ойчртой байдаг бол би ер нь бол ойчрлно гэж бодоод очих штэ. Тэгээ ойчрлно гэж бодоод очиход яг л нөгөө ойчралдаг байдалтайгаа үйлчлэгийг аваад гарах юм бол яг би энэ дэр нэг ингээл нэг сэтгэл ханамж хутраад байх асуудал байхгүй. Ерөнхийдөө за яг л нөгөө дүнгээрэл би нэг яг л нэг иймэрхүү л байдаг да ингээл авчлаа гэд. Гэтэл би маш удаан хугацаагаар хүлээнэ гэдэг хүлээлттэйгээр очлоо. Тухайн салбар нь ямар ч хөнгөө байлаа. Ажилт нь надад маш сайхан сэтгэлээсээ үйлчлээ. Тэгэх юм бол хүлээлт нь үйлчилсэн байдал нь хүлээлтээсээ маш өндөр байгаа учраас маш өндөр сэтгэл ханамжтай. Тэгээд нөгөө тухайн харилцагчдаа талархал хүлээж авдаг. Дахин үйлчлүүлэх сэтлийг бий болдог. За тэгээд тухайн байгууллагын брэндтэй холбоотой надад маш айтайхан мэдрэмж төрөх буюу сүүлийн үед customer experience гэж нэлээд ярьдаг болсон. Сэтгэл ханамж гэхээсээ илүү customer experience буюу CX гэдэг энэ ойлголтыг user experience гэдэг ойлголцуудыг бид нар нэлээд авдаг болоод байна. За тэгэхээр бид нар эцсийн нөгөө хамгийн эхний слайдн дээр ярьсан шүү дээ хэдүүлээ. Харилцагчийн сэтгэл ханамж нь тухайн байгууллагын хүсэн хүлээж байгаа үр дүн байдгаа гэд. За тэгвэл сэтгэл ханамжийг бид нар удирдахын тулд хүлээлт гэдэг зүйлээсээ эхэлэх нэ. За тэгэхээр танай байгууллага өнөөдөр зах зээл дээр одоо Монголын зах зээл дээр хувь хэрэглэгч юм уу байгууллагын зах зээл дээр үйл ажиллагаа хэрвээ явуулж байгаа ч юм уу эсвэл гадны зах зээл дээр үйл ажиллагаа явуулж байгаа бол танай байгууллагын талаар ямар хүлээлттэй байх ёстой юм тий? Энэ хүлээлтийг та нар яаж тодорхойлсон байгаа юм? Гэт одоо энэ хүлээлтээсээ ихэж сэтгэл ханамжаа удирдах эхлэх нь. Тэгэхээр энэ хүлээлт нь түрүүний нөгөө миний гол төвлөрж яриад байгаа борлуулалтын сувагчин өөрөө ямар байгаа юм? Сувагчин өөрөө түргэн шуурхай үйлчилж чадж байгаа мó? Танах маш олон төрлийн сувгаар хүмүүсийн одоо орчин үеийн ухаалаг, ийм мэдээлэлтэй интернетэд холбогдсон энэ хүмүүсийн хэрэгцээ шаардлагыг хэр хангаж чадж байгаа юм? Уламжилт нөгөө тогтолцоогоо л өнөөдөр хэрэгжүүлээ яваад байгаа мó? Орчин үеийн тогтолцоо руу одоо тодорхой хэмжээгээр шилжсэн юм уу гэдгээ та нар яаж хэмжиж байгаа юм бэ? За тэгээд хэмжижээр дахиад тэрийгээ сайжруулах буюу одоо нөгөө чанарын удирдлагын тогтолцоон дээр PDCA гэдэг та хэд ч бүгдээрээ мэдж байгаа шүү дээ. Plan do. За check action гэдэг ингээд явж байгаа энэ процессууд дээр хэр их одоо сэтгэл ханамжтай холбоотой энэ хүлээлтүүдээ хэмжиж байгаа юм бэ гэдгийг нэлээд анхаарах хэрэгтэй байгаад байна гэсэн үг. За тэгэхээр энэ хүлээлттэй түрүүний нөгөө миний ярьсан стандарт гэдэг зүйл бас нэлээд уягдж орж ирнэ стандартууд. За тэгэхээр стандарт дээр би мэдээж маш олон төрлийн стандарт байгаа. Гэхдээ энэ дээр үйлчилгээний сувгийн стандарт, борлуулалтын сувгийн стандарт, тэрэн дээр ажиллаж байгаа бас хүний одоо ур чадварын стандарт гэдэг хоёр стандартыг ерөнхийдөө нэг товчхон тайлбарлаад өнгөрье гэж бодсон байгаа. За тэгээд байгууллагууд сэтгэл ханамжийн судалгааг бол янз бүрээр хийдэг. За Net Promoter Score-ыг нэлээд хэмжиж байгаа. Гэхдээ миний хувьд энэ тэриймийн судалгаа нэлээд юм сэтгэл ханамжийг удирдахад хамгийн айтайхан судалгаа юм болов уу гэд би энэ судалгаанд маш дуртай. Миний хамгийн одоо гэхдээ энэ нэлээд үнэтэй судалгаа юм байлээ. Тэгээ би нөгөө хаан банкнд ажиллаж байхдаа яг энэ тэриймийн судалгааг хийлгэж исэн. Тэгэхээр энэ дээр яадын гэхээр түрүүний миний яг энд харуулдаг байгаа ямар хүлээлт байгаа юм. Танай компанид халаах ерөнхий ойлголт нь юу байгаа юм? Одоо жишээлбэл та хаан банк гэхээр та дотор юу сууж ийн гэдэг. Яг энэ нөгөө Mobicom гэхээр юу болоод юм те. Тэгэхээр ийм хүлээлт нь яг үйлчилж байгаа байдалтайгаа хэр тохирж байгаа гэдгийг энэ тэриймийн судалгаа гаргаж ирээ, тэрийм индексээрээ гаргаж ирдэг гэсэн үг. Тэгэхээр энэ индекс бас ингээд сайн байна гэдэг нь тэр компанид бас сайн байна гэсэн үг бас биш. Яагаад тэгэхээр манайхан энэ томыг харж байгаа бах те.
Яг хүлээлттэй нь үйлчилсэн байдал нь адилхан байгаад хараа ерөнхийдөө сэтгэл хангамжтай гэдэг байгаа байхгүй юу. Гэтэл тухайн одоо байгууллагын зах зээл төдийлөн бас сайн хүлээлт үүсгээгүй байвал сэтгэл хангамж одоо нэг тэрнээс жоохон давуулаад үйлчлэхээр л айгүй өндөр сэтгэл хангамжтай хүмүүсийг бэлдэх гээд байгаа юм шиг эндээс бол яг харагдан томьёо. Гэхдээ энэ нь өрсөлдөгчтэйгээр харьцуулахад танаа одоо бизнес рүү бас байгууллагын үйлчлэхээр хэр хүмүүс татагдах вэ гэдэг дээр дутагдaltaй тал гараад ирэх учраас яг үнэндээ байгууллагын чадвар дээр яг энэ хүлээлтийг удирдах гэдэг нь өөрөө маш одоо энэ менежментийн ур чадвар болчиход байгаа. За тэгээд энэ тэриймийн судалгаанаас гадна энэ хүлээлтийг үйлчилсэн байдалтай жишгээс гадна энэ судалгаа яадаг вэ гэхээр хэрэглэгчийн өнцгөөс тухайн байгууллага яг аль талбар дээрээ илүү үйл ажиллагаагаа сайжруулах вэ гэдгийг гаргаж ирдэг хэрэглэгчийн өнцгөөс. Гэтэл нөгөө хэрэглэгчийн өнцөг болон байгууллагын өнцөг хоорондоо амар том гаптай байдаг. Ер нь бол бизнес удирдах байгаа хүмүүс нь энэ талбараад илүү хөгжүүлээд энэ нь л илүү чухал байх гэж бусад талбар дээрээ бас одоо нөгөө төгс төгөлдөр байж чадахгүй штэ. Одоо хөрөнгө оруулалт гэдэл бид нар мэдээж зардал мөнгө маань хязгаарлагдмал учраас энэ жил зөвхөн энэ дээр хөрөнгө оруулах гэдэг юм уу тий. Гэтэл яг хэрэглэгчийн хүсэж байгаа зүйл нь өөр талбар байхыг одоо бизнес удирдах байгаа хүмүүс маань анзаарахгүй байх магадлал маш өндөртэй байдаг учраас энэ өөрөө хэрэглэгчийн өнцгөөс яг аль зүйл нь илүү одоо нэн төрөнд сайжруулах шаардлагатай бай гэдгийг хараад энэ рүү илүү удирдлага фокуслахыг бид нэр бас хэрэглэгч төвтэй байгууллагын тогтолцоо гэж юу нь бол бас ярьдаг. Тэрээс удирдлагын юу чухал гэж үзэх нь аягүй нэг одоо онц биш болчиход байгаа гэсэн үг байхгүй орчин үед илүү хэрэглэгч юу илүү чухалчлаад байна. Тэрэнд нь бидний одоо нийлүүлж байгаа одоо зүйл нь хэрэгцээг нь хангаж гэнэ үү гэдэг төрийн нөгөө юулөрийн 3 ширхэг зүйл үзүүлсэн шүү дээ тий. За тэгэхээр энэ сэтгэл хангамжийн асуудал хүлээлттэй ингээд удирдахын тулд мэдээж хэмжүүр үзүүлэлтүүд байх ёстой. Тэгээд хэмжүүр үзүүлэлтүүдийг манайхан бол нэлээх мэдж байгаа байх. За бид хэдийн нэг алддаг алдаа юу байдаг вэ гэхээр хэмжүүр үзүүлэлтийг буруу хүнд авчиж өгдөг. Одоо ажлын байрны гүйцэтгэлээс нь хамаарат тухайн ажлын байранд ажиллаж байгаа хүн маань яг аль чанарын үзүүлэлтийг хангаж ажиллах чадах юм бэ гэдгийг нь маш зөв хуваарлахгүйгээр ингээд нөгөө чадахгүй аюул олон KPI-г нөгөө ажилтнаа хуваарласнаас болоод нөгөө ажилтан ямар ч итгэв санаачлаггүй ч юм эсвэл ажилтан 1000 чармаагаад тэр KPI-г одоо өөрийнхөө одоо ажил үргийн хүрээнд хангаж чадахгүйгаас болоод энэ ажилтны ур чадвар дээр мотивац дээр нэлээх асуудал гардаг байгаа. За энэ болохоор нэг манай байгууллагын бас хамтарч ажилладаг байгууллага дээр бидний хийсэн нэг сэтгэл хангамжийн судалгааны юм байгаа. Энэ болохоор нөгөө манай хамтарч ажилладаг даатгалын компани одоо энэ басын дуудлага гэдэг чтэй шуурхай дуудлага дээр хүмүүсийн хүлээлт ямар байдгийг харуулсан байгаа. Тэгэхээр энэ дээр хүмүүсийн хүлээлт харилцан адилгүй байгаа даа. Хүн болгон өөрийн нөгөө customer experience нь өөр байгаа байхгүй юу. Тэгэхээр би жишээлбэл 5 минутанд үйлчлэгээ авахыгаа би яг болж ин гэх юм бол айгуул дорд гэдэг хүнд 30 минутын дотор үйлчлэгээ авах нь одоо болж ин гэж үзэхэд одоо тий зэцгээ гэдэг хүн жишээлбэл мэдгүй 3 өдөрч гэж үзэж магадгүй байхгүй юу. Тэгэхээр бид нар энэ манай энэ үйлчлэгийг бидний харилцагч нар ямар хүлээлттэй байгаад байгаа гэдгээс байгууллага бас дүгнж үзээд тэрэн дээрээ тааруулсан стандартаа боловсруулад за тэгээд тэр стандартаа хангахын тулд процессын хувьд ажилтнуудынхаа хувьд ямар байх юм гэдэг дараагийн зүйлүүдээ хийх юм хэрэгцээ шаардлагууд нэлээх гарч ирдэг. За тэгээд ер нь бол KPI-г бид нар 3 түвшинд хувааж үзэх хэрэгтэй. За нэгдүгээр түвшин нь болохоор за стратегийн түвшний KPI гэж авч үздэг. Стратегийн түвшний KPI нь болохоор яадаг KPI байдгийг гэхээр зэрэг илүү компаниг гүйцэтгэх удирдлагууд болон тухайн бизнес төлөвлөгөөнийхөө одоо гол компанийн хувьд авч үздэг ийм KPI-уудыг. За executive KPI нь болохоор яг гүйцэтгэх удирдлага болон дунд шатны менежерүүдэд илүү зориулсан KPI-ууд. За тэгээд operation дээр болохоор энэ өөрөө тухайн ажлын байруудаараа хуваагдаад нэлээд задарна. Тэгэхээр бид нар зарим тохиолдолд executive KPI-г бид нар operation дээр байгаа хүмүүст ингээд өгөөд идэг байхгүй юу. За нөгөө талаасаа энэ executive level дээр байгаа чил нэг KPI-г гүйцэтгэлийг хангахын тулд магадгүй operation дээр байгаа 10 KPI ч юм уу 20 KPI-г нийлүүлж энэ дээр авчрах бас юм магадлал байдаг учраас бид нар KPI-уудынхаа харилцан уялдаа холбоонуудыг маш сайн гаргаад за энэ үндсэн KPI-г бид нар хангаж ажиллахын тулд одоо хүний нөөц дээр байгаа энэ KPI, IT дээр байгаа энэ KPI, за борлуулалт үйлчлэгээн дээр байгаа энэ KPI-ууд ч гэдэг юм уу. Эдгээр нийлжээж одоо миний KPI юм байна гэдгийг одоо борлуулалт үйлчлэгээ ихэлсэн захирал нь боддог ч юм уу. Иймэрхүү байдлаар KPI-ууд аягүй зөв харж иж удирдах хэрэгцээ бас байгаа гэдгийг нэлээд анхаарах хэрэгтэй. За тэгээд KPI дээр маань болохоор тоон болон чанарын гэдэг зүйлүүд гарч ирнэ. За энэ дотор болохоор би нөгөө
хэрэглэгчийн сэтгэл ханамж болон за яг борлуулалтын суваг дээр ажиллаж байгаа ажилтнуудад мөрдөх стандартууд маань ийм хэмжигддэг болон хэмжигддэггүй гэсэн хоёр чиглэлд хуваагдаад за тэгээд тоон хэмжүүр нь болохоор илүүтэйгээр нөгөө борлуулалтын суваг гэдэг нь илүү хэмжээд за энэ тоон хэмжигдэггүй нь болохоор илүү танаа автоматжуулалт болон удирдлагын системээс нь илүү гарч ирдэг. За энэ нэлээд яаралтай нэг дуудлага орж ирээд ах шиг байна. Манайх надад нэг 2 минут өгөөч. Манай байгууллагын улсын онцгой комитеттэй хамтарч ажиллаж байгаа тэрний дуудлага орж ирээд байна. Батнахаа байгаа гэсэн чинь. Байна уу? За уучлаарай. За тэгвэл би ингээд ерөнхийдөө 50 гээд яг дуусах болчихлоо. Нөгөө шуурхаа намайг дуудлаа. Тэгэхээр хэдүүлээ би яг нөгөө 3 цаг гэдгсэн жоохон юу та. За ингээд саяны гол нь нөгөө нэг үйлчлэгийнхээ ажилтнуудын ур чадварыг сайжруулах зүйл дээр бид нар нэлээд хэмжүүр үзүүлэлтээ анхнаас аягүй зөв тооцох хэрэгтэй. Тэгээд аль болохоор бид нар технологийн дэвшил ашиглаад ажилтнуудынхаа гүйцэтгэлийг аль болохоор системээс илүү гаргаж авал аягүй зүгээр гэдэг шүү. Тэгэхгүй манай нөгөө би чинь нэг 10 гаруй байгууллагад бас зөвлөх үйлчлэгээ үзүүлээд явлаа. Тэгээд ихэнх нь аягүй уламжлалт тогтолцоо буюу аягүй юу байна. Дижитал шийдвэрлэлийг аягүй муу хийсэн байна. Борлуулалтын сувгийн хөгжил гэж яриад ах баг аягүй бас бэртцсэн асуудал би яриад байгаа зүйл зарим байгууллага дээр ажиглагдаад байна. За өөрийнхөө одоо Facebook пэйжээр жишээл бараа бүтээгдэхүүнээ одоо ихэнх байгууллагууд маань бас сурталчилж байна. Энэ маань мэдээж өртөг зардлын хувьд ч гэсэн за олон хүнд хүрэхэд ч гэсэн маш боломжийн сувг байгаад байгаа боловч Facebook пэйжний цаана байгаа чата удирдах байгаа байдал нь илүү механик бөгөөд ямар ч технологийн шийдэл ашигладаг хин нэгэн хүн зүгээр чатлаа сууж яадаг. Тэрний ард бид нар CRM буюу мэдээллийн сан үүсгдэггүй. За тэгээ чатлж байгаа хүнийхээ одоо тэгээ чатанда хариу өгж байгаа минутыг хэмжидэггүй. За ямар ингээд нөгөө текстээр чатлаад байгаагаа ч хэмжихгүй айгүй юм юу байгаа даа л да. За тэгээд дээрэс нь стандарт үг хэллэгч байх байгаа. Би өчигдрийн миний сургалтанд юу хамрагдсан манай байгууллага яасан гэсэн чинь Facebook дээр хүн чатлаад ороод ирэхээр ажилтнаа зориулаад би ингээ айгүй элементар амир энгийн юм яриад байгаа та. Гэхдээ энэ ингээ та хэд хийхгүй байгаа ажил ахгүй юу? Гэтэл яг бид нар маш жижигхэн юмнуудаас айгүй ингэж жижигхэн юмдаа төгс хийж бид нар тэр нэг том айгүй зорилттой хүрэх гээд байгаа гэдгийг манайх айгуусаа ойлгомоор байна. Тэгэхгүй ингээ том дижитал шилжиж яриад айгүй энгийн юм ярихгүй байна л та. Тэгэд би нөгөө дандаа өөртөө тулгараад байгаа жишээг л яриад байна. Би маш олон байгууллагатай ингээд хийхээр одоо та хэд магадгүй зарим нэг байгууллагын Facebook-ийн чат руу ороод бичиж үзээрэй. Бүр янз бүр байгаа. Зүгээр ингээл өөртөө оруулж чадлахад. Тэгэхэд биний одоо өчигдрийн жишээлбэл байгууллага ингээд хэрэглэгч хай гэдээ ороод ирэхэд хэрэглэгч хай гэнүү, хэй гэнүү, сайн байна уу гэнүү ингээд дураараа бичээд ороод ирэхэд тухайн байгууллага өөрөө ажилтнуудаа ямар нэгэн стандарт жишээл өгөөгүй байх жишээ байгаа хгүй энэ ажилтнуудад өгөх жишээ янз бүр байдیں۔ Ламлах дээр нь ч юм уу чатан дээр хүн болгон сайн байна уу манад хандсанд баярлаа гэж зарим нь хэлж яхад зарим нь өдрийн минь сайн байна уу ч гэдэг юм ингээд янз бүр. Гэхдээ бид нар заавал ер нь бол бас нэг юмыг аюулсан анхаарах хэрэгтэй. Ер нь бол юмыг стандартчлан гэдэг нь А, Б-г хэлэх үгийг зааж өгнө гэсэн үг ерөөсөө биш. Ямар ч байсан чи мэдлээ шүү.
сайн байна уу гэж заавал хэлэх шүү. Эсвэл өдрийн мэнд гэж хэлэх шүү. Эсвэл орой байвал ядаж орой мэд ч гэдэг юм. Ямар ч гэсэн мэндчлэгээ гэж хэлээрэй гэдэг нь л стандарт байхгүй. Тэрнээс биш хүн болгонд дотчиг юм шиг ингээл нэг та ингээрэй гэсэн чинь амар жоох хөлт ороод ирсэн. Би одоо 7 настай хөлттэй ярих та гэдэг үл амар утгагүй шүү дээ, тий. Тэгэхээр миний дүү ингээрэй ч гэдэг юм ингээд тухайн нөхцөл байдлаас одоо нөгөө IQ-г аягүй ярьдаг болсон. Тэгэхээр ажилтнуудтай илүү IQ-гийн чанарыг нь илүү сайжруулад илүү тухайн харилцагчаа мэдрэх тэр тухайн нөхцөл байдлыг мэдрэх тийм уян хатан харилцааны ур чадварыг нэлээд суулгуул аягүй зүгээр байгаа. Тэгээд тэрийгээ илүү энэ мониторингийн дотоод мониторинг болон хөндлөнгийн мониторинг дээрээс нь хэрэглэгчээрээ илүү өндөөлөх байдлаар ингээд явах юм бол их зүгээр байгаа. За би тэгээд энэ дээр нөгөө дуудлагын төвийн чатын пэйжүүдийн ийм том стратегийн болон executive operational KPI-ийн ингээ гаргацсан байгаад байгаа. Ер нь бол та хэд ингээд хуваанаа л гэсэн үг, нэлээд нарийн юмнуудаа хэмжинэ гэсэн үг. За тэгээд ер нь бол эцсийн дүндээ нөгөө яагаад бид нар өнөөдөр сэтгэл хангамжийн тухай ярьж байгаа юм бэ гэдэг чинь яг үнэндээ бид нар нөгөө байгууллага мэдрэмж зардаг тий. Жишээлх юм бол яагаад өнөөдөр бид нар ийм брэнд худалдаж авдаг юм бэ? Яагаад бид нар байгууллага брэндээ нөгөө зах зээл дээр байршуулахтаа илүү анхаардаг юм бэ гэхээр тухайн брэндтэй холбоотой надад автоматар мэдрэмж орж ирж идэг гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр тухайн байгууллагатай холбоотой одоо шилбэл би бол нөгөө өөрөө ажиллаж исэн байгууллагуудаа л илүү жишээ татаж ярих дуртай. Яагаад тэгэхээр доторхыг өөрөө аюул сайн мэдчихэдэг учраас би жишээлбэл Mobicom гэхэд надад нэг мэдрэмж орж ирнэ. Та хэд ч гэсэн нэг Mobicom гэхэр нэг яг Mobicom ямар үлээ гэдэг мэдрэмж л орж ирж байгаа шүү дээ. Тэгэхээр магадгүй Mobicom-ийн дугаар авах уу, Unitel-ийн дугаар авах уу гэдэг тэнгүүд магадгүй Mobicom-ийн нэг мэдрэмж орж ирэл, Unitel-ийн нэг мэдрэмж орж ирээд тэгээд тэрийг бид нар худалдаж авдаг байхгүй юу. Тэгэхэд яг үнэндээ бид нар SIM карт худалдаж аваагүй шүү дээ. Бид нар тухайн байгууллагын мэдэрт өгөөд байгаа мэдрэмж буюу итгэл үнэмшил тэр байгууллагын одоо хариуцлагатай байдаг байдал, за тэр байгууллагын бараа бүтээгдэхүүний чанар гэд маш олон зүйлүүд өнөөдөр надад нэг тийм мэдрэмж байдлаар үлдсэн. Тэгээд би дараагийн худалдаа авалтын шийдвэр гаргахдаа дандаа тэр мэдрэмж дээрээ суурж шийдвэрээ гаргадаг байхгүй юу. Тэгэхээр өнөөдөр бидний борлуулалт болон энэ үйл ажиллагаа маань илүү нэг удаагийн бараа бүтээгдэхүүн зараад өнгөрөх биш, илүү аятайхан мэдрэмж төрүүлэх. За тэгтэл зарим нэг бизнесийн байгууллагууд маань бас нэг иймэрхүү зүйл ажиглагдсан. Илүү бараагаа зарах гал ингээл бараа зарах зорилгоороо л ямар нэгэн тэр хүний карманаас мөнгө авах зорилгоор л тэр хүнтэй харилцана гэдэг ийм хандлагатай байгаад байна л да. Ингээд ковидын үеэр хүмүүс уцаа аюул сайн авч ирсэн байхгүй гэртээ байж байхдаа. Тэгээ манай компаниар дамжуулаад их судалгаа авч ийлаа. За эсвэл бараа бүтээгдэхүүнийгаа танилцуулгыг уцаар нөгөө хүмүүс ингээд маш гоё тайлбарлаж өгөөд эсвэл ингээд уцаар тайлбарлаж өгөнгөө Facebook пэйжээ хийж өгөөд вебсайтаа хийж өгөөд илүү оруулаад ийшээ ингээд ороод хараараач гэдэг юм. Эсвэл бид нар холбоотой линкийн мессежээр шиддэг ч юм уу. За тэгтэл зарим байгууллагууд болохоор тэгж яахын юу ч зарагдахгүй штэ. Юу ч зарахгүй байж тэр хүмүүс рүү тэгж ярьж мөнгө төгрөгөө өрж яадаг ингээд зарим байгууллага бол тийм одоо бодлоготойгоор одоо байж хаад зарим байгууллага нь болохоор манай байгууллага байгаа гэдгээ илүү хэрэглэгчтэй ингээ мэдрүүлээ те бид нар таны төлөө байгаа шүү гэдгээ энэ хугацаанд ковидын үеэр манай байгууллага идэвхтэй үйл ажиллагаа явуулахгүй байгаа ч гэсэндээ хэрэглэгчтэй бид нар байдаг гэдгээ хэлье. За та манай байгууллагаас юу хүсэж байгаа гэдэг дуу хоолойг нь сонсох гээд тэр хүн рүү одоо дуу хоолойг нь мэдгээ залгаж байгаа гэдээ бод ингээд ийм сэтгэл төрүүлье, эрэг сэтгэл төрүүлье. Тэгэхээр хэдүүлээ одоо ингээд бид нар хэрэглэгчтэйгээ энэ хугацаанд ч гэсэн холбоотой баймаар байна гэдэргээд ингээд ороод ирж байгаа байхгүй. Тэгэхээр энэ мэдрэмжийг бид нар эцсийн дүндээ үнийн өрсөлдөөнөөс зайлсхийж хийх гэж байна. За ажилтнуудаа илүү оролцуулах гэдэг. За тэгээд нөгөө ажилтнууд оролцоно гэдэг дээр мэдээж энэ сэдв маань маш өндөр том сэдв учраас ажилтныхаа ур чадварыг сайжруулахын тулд миний хамгийн сүүл базж хэлээд байгаа зүйл юу байгаа юм гэхээр KPI буюу ажлын байрны тодорхойлолтондоо тухайн ажил үүрэгтэй холбоотой KPI-уудыг илүү тусгаж оруулаарай. За тэгээд KPI нь өөрөө илүү технологийн одоо шийдлэр тодорхой хэмжээгээр бас тоон хэмжүүр маань хэмжигддэг байвал за нөгөө ажилтнуудын дунд буруу зүрх ойлголт, ховжийг үүсгэх, за өөрийнхөө үнэлгийг хүлээн зөвшөөрөхгүй байх ч юм уу, эсвэл одоо нөгөө ажилтан маань өөрөө илүү мотивацтай болоод илүү одоо чармайгаад үр дүнд хүрэх гээд за энэ цаашлаад цалин мөнгөтэй нь уялдаатай ингээд цалингийн ороод ирэх юм бол илүү сэтгэл ханамжинд маш өндөр нөлөөтэй байдаг. За тэгээд хэдүүлээ нэг 5 минутын асуулт хариултанд ороод тэгээд юу яа танилцуулга дуусгачих. За би скрин шеэрээ ерөнхийдөө авчи. За юу Эрдэнэ чимэг буюу энэ сургалт хариуцсан менежер охин маань намайг ер нь бол нэг 30-аас 40 минут орчим яриад за үлдсэн цагтаа нэг асуулт хариултанд хариулаад тэгээд ингээд дуусгая. За тэгээ гол энэ яг хөө мэдээж энэ маш богинохон хугацаанд би аюул олон зүйлүүдийг ярьж जैन. Гэхдээ яг хөө би өөрөө бол энэ чиглэлээрээ тусад нь ингэж надад бол ийм салгасан байдлаар ингэж хичээл заадаг байгаа. Хэрэглэгчийн сэтгэл ханамж гэдэг нь өөрөө
маш том сэдв. Би энийг нийлүүлээд ийм богино хугацаанд ярих боломжгүй. За ажилтны ур чадвар гэдгийн ард бас дахиад энэ нөр бие даасан маш том сувг байдаг учраас яг энэ customer time буюу хэрэглэгчийн цаг гэдэг дээр гол зүйлүүдээ манайхан ойлгоод тэгээд энэ чиглэлээр дараагийн сургалтуудыг бас гүнзгийрүүлэн судлуул их зүгээр гэдэг үүднээс бас энэ арга хэмжээг хийсэн гэж би ойлгоод байгаа. Тийм үстэй номлоо. Тэгээд хэдүүлээ асуулт хариултанд оръё. Номлон байна уу? За, номлон байхгүй ч гэсэн манай оролцогчдод байна уу? Хэдүүлээ яа би нөгөө гарахгүй бол болохгүй байгаа тийм. Сайн байна уу? Байна уу? Энэ юм цаасан одоо шинэ хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн судалгааг авахд ерөнхийдөө байгууллагынхаа нийт хүн амынхаа одоо яг үйлчлүүлсэн нийт хүн амынхаа хэдэн үрд нь ингэж авч иж ерөнхийдөө үр дүн илүү байдаг вэ? Яг тийм хэдэн үрд нь авах хэрэгтэй нэтрэ гэдэг ч юм уу одоо жилд үйлчлүүлсэн нийт хүн амынхаа Ер нь бас нөгөө нэг түүр гэж байдаг. Энэ дээр болохоор нөгөө томьёо байдаг л да. Томьёогоор оруулаад томьёогоор гараад ирнэ. Ер нь бол ийм томьёогоор тухайн байгууллаганд хэрвээ 1000 харилцагчтай ч юм уу эсвэл 1000 харилцагчтай байх юм бол яг хэдэн хувиас нь авах юм бол тэр төлөөлөл нь тухайн байгууллагын нийт харилцагчийг төлөөлж чадахгүй гэдэг нь томьёо бийгээ. Тэр томьёогоор нь оруулаад бодчихно. Томьёо бас интернет дээр байдаг юм да. Би томьёоныхаа нэрийг нэг сайн санахгүй байгаа тийм. Манай байгууллагын тийм сэтгэл ханамжийн судалгаа дээр бас хийдэг. Гэхдээ энэ нь болохоор бид нар илүү хөтөлбөрүүдийн үнэлгээнүүдийг хийгээ явуулдаг. За маркетингийн байгууллагууд энэ дээр нэлээд сэтгэл ханамжийн судалгаанууд дээр энэ томьёогоо ашиглаад түүрийн төлөөлөл гэж аваад байдаг байхгүй юу? Түүрээ төлөөлүүлэх. Тэр томьёо руу оруулаад бодчихвол илүү зүгээр. Сэтгэл ханамжийн судалгаан дээр за нэгдүгээр сая болоод төврийн хэмжээ асуулаа. Тэгэхээр төврийн хэмжээгээ томьёогоор гаргаад авчаарай. За дээр нь дахиад нөгөө асуудал өөрөө аюул чухал гэдэг байхгүй. Бид нар сэтгэл ханамжийн судалгааг гаргахдаа ямар асуудал хүмүүсээс асууна гэдэг нь баг ингээд нөгөө удирдаа явуулдаг учраас асуудал дээрээ баг нийт одоо нөгөө сэтгэл ханамжийн судалгааны ажлын чанарын баг 80% нь баг асуудалгаа хэр зүг боловсруулж ийн гэдгээс хамаарах авах амархан шүү дээ тий. Ахрыг бол бид нар аюул амархан датагаа цуглуулаад авчина. Гол нь нөгөө асуултуудаа яг яаж асуух уу гэдэг нь бас аюул чухал. За тэгээд асуусныхаа дараа болохоор бид нар нөгөө хэд хэдийн үнэлгээний юм ашиглаад идэг шүү дээ тий. Сайн муу эсвэл тийм үгүй ч гэдэг юм эсвэл нэгээс 3 оноо ч гэдэг юм уу нэгээс 5 оноогоор үнэлнэ ч гэдэг юм уу. Ийм янз бүрийн нэг үнэлгээний юмнууд гаргаж ирээд эсвэл одоо өөртөө ингээд нөгөө үнэлгээнийхээ юмнуудыг урд нь тавьж байгаад ингээд дугуулуулад идэг шүү дээ. Зарим нь болохоор ийм open ended question буюу ингээд нээлттэй асуултаар ингээд хүмүүсээс аюул асууж агаад тэгээ байгууллага өөрөө тэрийгээ за энэ хүн бол нэг иймэрхүү байдлаар хэлээд байгаа учраас ерөнхийдөө сэтгэл ханамжтай байгаа юм байна, ханамжгүй байгаа юм байна гэдгээ цаанаа нөгөө юм нэгдсэн кодлоод ерөнхийдөө явуулчихдаг. Тэгэхээр ямархуу аргачлалаар бас дүгнэлтэд байгаа нь нэлээд бас чухал. Тэгээ ер нь бол сүүлийн үед net promoter score-ыг нэлээд ашигладаг болсон доо 1-ээс 10 оноогоор үнэлээд тухайн байгууллагыг одоо 1-ээс жишээлбэл 7 оноо өгсөн хүмүүс бол ерөнхийдөө ямар хөө байх юм. За 7 8 9-ийг өгсөн хүн ямар байх юм, 10-ыг өгсөн хүн ямар байх юм ч гэдэг юм уу. Тэр байдлаар нь танай байгууллагад үнэн хэрэглэгч нь хэдэн хувь байна гэдгийг нэлээх гаргахыг зорддог болсон. Яг тэр үнэн хэрэглэгч нь их байж ил бизнес өөрөө тогтвортой бөгөөд одоо тодорхой хэмжээний баг зардлаар дахин худалдаа авалтууд хийх нь гэдэг нь байнга шинэ хэрэглэгч олохоос илүү баг зардалтай байхгүй юу. Гэтэл ерөнхийдөө Монгол байгаа бидний нөгөө бизнесийн түүхийг ингээ харахаар илүү дандаа нөгөө шинэ хэрэглэгч рүү аяга ангаж чилдэг. Тэгээ бид нар байнгын урамшуул зарладаг, байнгын шинэ хэрэглэгч татахад маш их хэмжээний зардал гаргадаг маркетингийн зардлууд байдаг. Гэтэл бид нар нөгөө хуучин хэрэглэгчээ халамжлахад илүү net promoter score нь илүү сайн байдаг. За дээрээс нь net promoter score-ыг бас дахиад хэмжихэд давуу тал нь болохоор нөгөө лойд хэрэглэгчээс дамжаад цаашаа нөгөө ам тэмцсэн судалгаа явагдангуудаа одоо хүмүүс реклам зар сурталчилгаанд итгэж худалдаа авах хийхээсээ илүү ойр дотны найз нөхдөдийнхаа тухайн бараа бүтээгдэхүүнд өгж байгаа үнэлгээнээс илүү их хамаарч би сонголт хийдэг болчиход байгаа шүү дээ тий. Тэгэхээр зэрэг тэр үнэн хэрэглэгчдийн их байх тусам бусад санал болгох байдлаар бас бараа бүтээгдэхүүнийг дахиад дараагийн хэрэглэгч нь өөрөө бэлдэх ийм систем илүү түгээмэл одоо явагдаж байгаа болохоор бид нар net promoter score сэтгэл ханамжин дээр илүү хэмжүүлэх зүгээр. Энэ нь болохоор нэг 80% 90% гэх юм хувьчилж аюул гаргадаг байсан бол одоо илүү net promoter score дээр яваад байгаа. Тэгээ энийг бол NPC гэдэг
бас гайд мэдчихэл байгаа хайгаад уншчих юм бол тийм. За За баярлалаа. ингээд хайддаг уу? За өөр асуулттай хүн байх байна уу? Хадах болчихгүй та болчлоо. Тэгээ манайхан чатн дээр бичээг байгаа юм л та. Тэгэхээр зэрэг өнөөдөр бас Баярлалаа гэсэн байна. гэнэ. Би яг энд ороод ирсэн хүмүүсийг айгүй мундаг хүмүүс юм байна гэж бодоод нэг мужигнаа өнөөдрийн ийм өөр уур амьсгалд ингээд айгүй өөрийгөө хөгжүүлгээд компанийгаа хөгжүүлгээд ингээд бас хэрэгтэй бизнес сонсъё гэдэг ингээд өнөөдөр бас яг энэ цаг хугацаанд бид нартай хамт өнгөрөөж байгаа тайлбартай бас баярлалаа. Тийм энэ бол бас маш их эерэг хандлагатай сайн ажилтнуудтай компани байна. Тэгээд удирдлагууд нь бас байвал хэлмээр л юм. Марк тэмдэглэл бас бүүмээр биш тийм ээ. Тэнд ингээд сууж юм. За асуулт ингээд байхгүй бол өнөөдрийн маань харилцагчийн цаг ингээд өндөрлөж байна. Саран туяа зөвлөгтэй маш их баярлалаа. Оролцогч нартаа маш их баярлалаа. Тий.